Christmas Bread 5 дахь оролцооно. Өнөөдөр бид нар глютенгүй буюу цавуулаггүй талхыг яаж хийхийг сурцгаая. Тэгэхээр глютен буюу цавуулаг нь улаан бодон гурилын уураг. Энэ уураг нь тийм сунах тэлэх чанартай. Тийм учраас талхан дагаа дээр агаарын хийг нь сайн барьж талхыг сайхан сэвсгэр болгож идэг. Түүнээс гадна ийм сунах чанартай учраас талхыг одоо тийм жажлууртай сайхан болгодог. Тэгвэл глютенгүй буюу цавуулаггүй энэ гурил маань тийм чанар байхгүй. Тийм учраас заавал барьцалдуулагчийг нэмж хийдэг бахна. Тэгжээж талах болох нэ. Тэгэхээр глютенгүй гурилыг бид нөр өөрсдөө байгаа глютенгүй гурилуудаа ашиглаад хооронд нь холиод тэрүүгээр талах хийж болно. Явандаа ирээдүйдээ миний дараагийн талхны жорно би өөрөө глютенгүй гурилыг одоо яаж хойлж хийхийг болов заана. Өнөөдрийн хувьд болохоор зэрэг та бүхний гараад одоо бэлэн дэлгүүрт байгаа глютенгүй гурил аваад энэ гурилаар талах хийж турш үзээсэй гэсэн үднээс би Bob's Red Mill гэдэг компани глютенгүй гурилаар биеийн талахыг хийж үзүүлэх гэж байна. За тэгэхээр глютенгүй буюу цавуулаггүй талхаа яаж хийхийг цөмөрөө сурцгаая. За энэ талхыг хийхдээ болохоор Bob's Red Mill гэдэг компани gluten free буюу глютенгүй юм гурилыг хэрэглэж байгаа. Ард нь болохоор зэрэг хэдэн аяга гурилыг хэдэн аяга глютенгүй гурил орлох вэ гэсэн юм заавар байгаа. За глютенгүй гурил буюу цавуулаггүй гурил маань тийм өөрч бутарсан гурил байдаг. Тэгэхээр талах хийхэд маш төвөгтэй. Тэгэхээр хооронд нь барьцалдуулах янз янзын зүйлийг хийдэг л дээ. Энд болохоор psyllium гэдэг энэ нунтаг байна. За энийг усан тэгээд дэвтээжж болно. Үгүй бол хуурай глютенгүй гурил дээрээ сайн хутгаад нийлүүлж болно. Сайн хутгахгүй нийлүүлээгүй тохиолдолд дараа нь болохоор бөөгнөр хандлагатай байдаг. Би ер нь шингэн зүйлэн дээрээ хөрөнгөө хийж ингэж зурах тийм зуршилтай болохоор энэ дээр ингээд хөрөнгөө хийгээд дээр нь сахараа хийгээд энэ болохоор кокосын сахар байна. Тэгээд давсаа хийж байгаа. Та нар өндөг байгааг харсан баха. Өндөг маань бас нэг барьцалдуулагч болж өгдгөө. За тэгээд flaxseed meal буюу одоо майлангны үүрийн нунтаг байна. Үүнийг болохоор халуун усан дэвтээчгээр ийм зунгаарлцсан болж өгнө. Энэ маань одоо бас нөгөө глютенгүй гурилын маань барьцалдуулах үр гүйцэтгэх нэ. Тэгэхээр эднэрийн аль нэгийг нь хэрэгэлсэн болно, аль нэгийг нь ахиухан хэрэгэлсэн болно. Би болохоор анхудаага глютенгүй талах хийж байгаа болохоор бүгдийг ингээд хийчлээ. Тэгээд гурилаа баг багаар хийн. Хэрвээ талах зурдаг машинтай байгаа юм бол бүх хуурай юмнуудаа хойлж байгаа дээр нь шингэний хийж бас болно. За глютенгүй талах нь болохоор зүгээр улаан бодооны гурилын талахыг бодох юм бол заавал тийм цавуулаг үүсгэх гээд 10-аас 15 минут гараараа нухах шаардлагагүй. Одоо гурил нь ингээ яг нийлээд л зурагдсан тохиолдолд энэ маань одоо ингээд бэлэн болчлаа гэсэн үг. Тэгэхээр энийгээс бас нэг арай цаг хэмнэж байгаа гэсэн үг л дээ. За тэгээд нэг төхөөлт буюу талхаа зуурчаад нэг хөлгөө дараа нь хэвлжээд нэг хөлгөдөг. Глютенгүй талхын хувьд болохоор зэрэг шууд зуурсныхаа дараа хэвлээд тэгээд ингээд хөлгөөд пишэнд хийчихнэ гэсэн үг. Тэгэхээр нэг ёсны бас л нэг цаг хэмнэж байгаа юм уу да. Богинохон цаг болно гэсэн үг те. За энэ дээр болохоор зэрэг би өөр нэг талах хийж байгаад майлангны үрний дэвтээсэн үрний үлдэгдлээс нэмэт хийсэн болохоор та нар харж байгаа бах. Талхаа хэвлэхтэй болохоор зэрэг аль болох нэг их зууралдаад байхгүй. Энэ болохоор өөрч бутраад байх юм бол яг гараасайхаа нь оргож жогоод тэгээд гадуур нь ингээд илээд ингээд хэлбэрт оруулж болно. За анх хийж байгаа хүмүүс бол талхны савнд хийвлэх зүгээрээ энэ чинь өөрөө хоорондоо барьцалцдаг учраас ингээд өөрч бутраад салаад унжиж магадгүй. Тийм учраас талхны савнд хийгээрээ. Тэгээд анх удаа талах хийж байгаа үед бас жоохон өтгөн зуураад хийх юм бол арай жоохон биетэй болж иж магадгүй. За тэгээ parchment цаасан дээрээ тавиад сүүлийн үед болохоор би талхаа юм гялгаруудын дотор хөөлөгдөг тийм аргыг хэрэгжилж байгаа. Тэгээд тэр нь болохоор гялгарууд юу нөрчихгүй галтгооны алчуур уучгүйгээр зүр гялгар томоо уутан дотор хийгээд ингээ хөөлгөөд болохоор арай илүү тийм сайн хөөж байгаа юм шиг санагддаг. Чиг нь ингээ дотор нь хадгалаад. За тэгээ глютенгүй талхаа зүсэгтэй мөн одоо бас талхныхаа зургийг зүсэгтэй их болгоомжтой зүсэх ёстой. Яг гэвэл мань хоорондоо сайн барьцалддаггүй талх учраас
одоо бидний Улаанбаатараар хийдэг гурилын талхнаас бол их өөрөө. Дээр нь глютенгүү гурилаа сайхан цацаад тэгээ сайхан илж жагаад ингээд талхаа зүснэ. За энэ талхыг болохоор пишэнд орсон ч гэсэн пишэнд бол хвчлэн нэг температураас шалтгаалаад тэр өндөр температур байх юм бол нэг 40-60 минут арай жоохон бага байх юм бол цаг 30 минут хүртэл чигнэрээ гэж зарим хүмүүс зөвлөсөн байгаа юм. Та нар анзарч байгаа их ингээд зүсгээр жоохон өөрч бутраад байгаа. Тэр удаан болгодгийн учир нь гэвэл юм нөгөө дотроо агаар хий сайн барьдаггүй учраас түүхий болохоос нь одоо сэргийлж байгаа. За ингээд би пиццаныхаа чулуун дээр талхаа тавиад өөрийнхөө одоо яг л талх хийдэг аргаараа дээр нь саваар одоо хөмрөөд тэгээ доор нь ингээ ус хийгээд ингээ 20 минут жигнээ дараа нь саваа аваад 20 гаруй минут жигнээд болгож байгаа. За уур хийдгийн учир нь гэвэл бас талхаа жоохон чиглэг болгохын тулд ингэж уур хийж байгаа юм аа. За ингээд талхаа сайн болгож шалгаж үзэж жагаад нэлийн удаан төвчээртэй жигнэхгүй бол талх маань түүх ирэх хандлагатай. За ингээд сайхан болцсон байна энэ талх бол. За талхаа бол хөргөхтөө мөн их удаан хөргөнөө. Энэ маань бол түүхий хэрвээ хитрхи эрт задлчих юм бол түүх ирчин. Тийм учраас доор хаяж 2-3 цаг тэрнээс илүү бүр 24 цаг хөргөж жагаад идээрээ гэж зөвлөсөн байдгийн талхыг. За глютенгийн талх бол нэлээд тийм аргуун, нэгтрал ихтэй талх байдаг. Улаанбаатарын талхыг бодох юм бол амт нь болохоор энэ гурилын найрлаганаас шалтгаалаад ямар гурил илүү орсон байна гэдгээс амт нь бол өөр байна. Тэгээ яг нөгөө Улаанбаатарын талх шиг амтдахгүй. Тийм учраас анх удаж байгаа идж байгаа хүмүүс бол ямар сони амттай юм бэ гэж санагдаж магадгүй. Хэрвээ үнэхээр одоо глютенд харшилтай цавуулагтай юм идэж болохгүй хүмүүс бол тэгээд бас л нэг шин төрлийн амтанд тасна гэсэн үг л дээ. За ингээд талхаа бол ингээд нөгөө халах цуганд ингээд халаагаа дээр нь одоо тостер гэж хэлдэг. Дээр нь одоо дуртай юмаа түрхээд ингээд идэж болно. За та нар одоо яаж глютенгүй буюу цавуулаггүй талхыг хийж сурлаа. Тэгээд энэ талхаа янз янзаар туршиж хийж үзээрэй.